За 51-р бодлогыг бодъё. Машин 3 өдөр аялав. Эхний өдөр бүх замын 5-2-ыг, 2 дахь өдөр 4-1-ийг, 3 дахь өдөр үлдсэн ийм замыг аялсан бол нийт аялсан замын уртыг олоорой гэж. За тэгэхээр эхний өдөр бүх замын 5-2 гэхээр бүх зам маань яхнаа 5 хуваагдах ёстой гэсэн үг. 2 дахь өдөр 4-1-ийг гэж байна. Үлдснэ гэдэг үг энд байхгүй юм тийм ээ. Тэгэхээр бүх замын 5-2-ыг эхний өдөр дахиад 2 дахь өдөр нь дахиад бүх замын 4-1-ийг гэсэн үг. Тэгэхээр бүгдээрээ юу гэж хэлэх ёстой юм гэхээр бүх зам маань 5 болон 4-т хуваагддаг тоо байх ёстой. Тэгэхээр 5 болон 4-т хуваагддаг тоо чинь 20 эрчим тийм ээ. За 20 эрчим гэж авч болж гин, эсвэл 40 гэж авч болж гин, хэд ч гэж авч болно. Хамгийн гол нь эхний өдөр бүх замын 5-2 гэхээр энэ тоо маань 5 хуваагдах ёстой бүх зам маань. Мөн адил бүх замын 4-1-ийг гэсэн учраас үлдснэ гэдэг үг байхгүй л байгаа учраас бүх замын л гэж ойлгоно ерөөсөө. Бүх замын 5-2, бүх замын 4-1 гэж ойлгоно. Тэгэхээр энэ маань 5 болон 4-т хуваагдах ёстой учраас бүх замыгаа 20 эрчим гэд үзчихнэ. За тэнгууд ихний өдөр болохоор 20 эрчмийн 5 хуваасны 2. 20 эрчмийн 5 хуваасны 2. За 20-ыг 5-т хуваахаар 4, 2-оор хөвчлөхээр 8 эрчим. Эхний өдөр 8 эрчим замыг явсан гэсэн үг. За 2 дахь өдөр дахиад 4-1-ийг. Энэний 4 хуваасны 1-ийг. За тэгэхээр 5 эрчим. 2 дахь өдөр 5 эрчим замыг явсан гэсэн үг. 3 дахь өдөр үлдсэн 140 км замыг явсан гэж. 3 дахь өдөр үлдсэн 140 км замыг явсан. За ингээд 3 өдрийн хугацаанд бүх замыгаа аялсан учраас нийт зам нь болохоор 20 эрчим тэнцүү. 20 эрчим. Өөрөөр хэлбэл 8 эрчим, 5 эрчим, 140 20 эрчимтэй тэнцүү гэсэн үг. За тэгэхээр бүгдээрээ 8 дээр 5-ыг нэмэхээр 13 эрчим, 13 эрчим дээр нэмэх нь 140 гэдэг бол 20 эрчимтэй тэнцүү юм байна. Тэгвэл 13 эрчим дээр хэдийг нэмэхээр 20 эрчим гардаг. Тэгэхээр 7 эрчмийг нэмэхээр тийм ээ. Тэгэхээр энэ 140 гэдэг бол яах нь 7 эрчимтэй тэнцүү гэсэн үг. 13 дээр 7-ыг нэмэхээр 20 гарах ёстой учраас энэ маань 7 эрчим байх ёстой гэсэн үг. Эндээс нэг эрчим нь 20. Нийт аялсан замын уртыг олоорой гэж. Тэгэхээр 20 эрчим тийм ээ. Нийт аялсан замыгаа бид нар 20 эрчим гэж тэмдэглэсэн. Тэгэхээр 20-оо үржих нь 1 эрчим. 1 эрчим чинь дахиад 20-той тэнцүү. 20-ыг 20-оор үржүүлээ 400 км. Энэ бол манай нийт аялсан замын урт байх нэ. За дараагийн бодлого. 52. Машин 4 өдөр аялсан. Эхний өдөр бүх замын 5-2-ыг 2 дахь өдөр үлдснэ гэж байна. За одоо хэрэг анзаарах юм бол өмнөх өгүүлбэр дээр үлдснэ гэдэг үг байхгүйсэн бол одоо 2 дахь өгүүлбэр дээр бүх замын 5-2-ыг одоо яах нь үлдэснэ гэж байгаа юм. Үлдсний 4-1-ийг дахиад үлдсний 3-1-ийг 4 дахь өдөр үлдсэн 120 км замыг аялсан гэж. Тэгэхээр үлдсний гэхлээр бид нар яаж бодох ёстой юм бэ гэхээр нэгдүгээр өдөр болохоор бүх замын 5 хуваасны 2-ыг. За бүх замыг би хэдийн эрчим гэдгийг мэдэхгүй учраас за нэг юм хөө эрчим гэдээ утчих. За энэ эрчмийг 5 хуваагаад 2-ыг явах ёстой тийм ээ. За тэгэхээр би энийг 5 хуваацсан гэж төсөөлчих юм бол энэ нь 2 эрчим нь. 5 хуваацсан гэж үзэх юм бол энэ 2 эрчим нь тэгвэл үлдсэн мэдээж 3 эрчим нь байж таараа тийм үү. Тэгэхээр эхний өдөр болохоор энэ замыг явсан гэсэн үг. За 2 дугаар өдөр. 2 дахь өдөр үлдэсний 4-1-ийг. Тэр үлдсэн зам чинь штэ. Үлдсэн замын 4-1-ийг энийг 4-т хуваацсан гэсэн үг ер нь бол. За би 4-т хуваахгүйгээр 4-т хуваацсан гэж тооцох юм бол 4-1 нь энэ. Тэгвэл одоо энийг 4 хуваагаад нэг нь авчиж байгаа юм чинь энд 3 эрчим байгаа гэж ойлгоно тийм ээ. За 4-1-ийг 2 дахь өдөр явсан. 3 дахь өдөр болохоор үлдэсний 3-1-ийг. За энэ үлдсэн зам чинь байна. Энэ үлдсэн замын 3 хуваасны 1-ийг явна. За одоо энэ дээр яг хуваая тийм ээ 3 хуваасны 1-ийг явцсан. Тэгэхээр энэ 2 үлдчихэж байгааз. За тэгэхээр 3-1-ийг явчихсан. 4 дахь өдөр үлдсэн 120 км замыг.
үлдсэн 120 км гэдэг чинь энэ үлдсэн замыг 4 өдрийн хугацаанд аялсан учраас 4 дахь өдөр үлдсэн замыг яваад дууссан байх ёстой. Тэгэхээр энэ үлдсэн зам маань 120 км болж тарах гэдэг. За, одоо тэгвэл энэ маань 120 юм бол 120 чин дээш нь ингээ хэрэг харах юм бол энэ 120 км гэдэг бол 2 эрчимтэй тэнцүү. Тийм ээ? За, доороос нь бодъё. 120 гэдэг бол 2 эрчимтэй тэнцүү. Тэгэхээр би 120-ыг 2 хуваагаад өгөхөр 1 эрчим гарна, тийм үү? 1 эрчим гарна. Өөрөөр хэлбэл энэ гараад ирнэ. Гэтэл энэ маань нийтдээ хэдийн эрчим юм бэ гэхээр 1, 2, 3 эрчимтэй тэнцүү байгааз. Тийм учраас би 3-аар үржүүлчих. Тэгэхээр 60, 180. За, энэ 180 гэдэг чи юудаа тэнцүү болчихж байгаа юм гэхээр эндээс энэ хүртэлх урт буюу энэ чинь 180 гэсэн үг болчихж байгаа, тийм ээ? Тэгэхээр 180 гэдэг бол одоо энүүгээр бол 3 эрчимтэй тэнцүү. Тэгвэл 3 хуваагаад үгүй. Тэгвэл энэний 1 эрчим нь гарна гэсэн үг, тийм үү? Гэтэл энэ чинь нийтдээ хэдийн эрчим юм гэхээр 3 дээр нэмэх нь 1 буюу нийтдээ 4 эрчим. Тэгвэл 4-өөр үржүүлье. 60, 240. 240 гэдэг бол эндээс энэ хүртэлх урт 240. Тэгвэл энэ 240 бол энээс 240 байж таараа. Тэгэхээр одоо 240 чинь болохоор энэ зургаар бол 3 эрчимтэй тэнцүү. Тэгэхээр 3 туваа. Тэнгүүд энэ зургийн 1 эрчим нь гараад ирнэ гэсэн үг. Гэтэл энэ чинь нийтдээ хэдийн эрчим юм гэхлээр нийтдээ 5 эрчим баггүй юу? Тийм учраас 5-аар үржүүлээд өгч. 80, 85, 40 гэдэг чинь 400 км. За, доороос нь дээш нь хөөж явлаа, тийм ээ? Энэ бол яах нь вэ? Нийт аялсан замын урт нь 400 км байх нэ. За, дараагийн бодлогыг харъя. За, 53. Дэлгүүрт 3 өдрийн турш цаас худалдсан. Нэгдүгээр өдөр бүх цаасны 5/1-ийг бас 15 шиг гэж. Тийм ээ? За, 2 дахь өдөр болохоор үлдсэн цаасны. За, үлдсэн гэдэг эрхэл юм бол заавал бид нар яах нь иймэрхүү байдлаар хэрчмд зурж бодох ёстой л гэж ойлгоно. Үлдсэн цаасны 4/1-ийг бас 20 шиг. За, 3 дахь өдөр дахиад үлдсэн цаасны 2/1-ийг бас 20 шиг худалдав. За, гэтэл 3 өдөрт худалдсан учраас энэ яах нь вэ гэхээр энэ 3-ын нийлбэр нийт худалдсан цаасны хэмжээ байх ёстой, тий? За, тэгж ойлгоод за 6 зуръя. 1-р өдөр бүх цаасны 5/1. За, тэгэхээр бүх цаас чинь мэддэхгүй байгаа учраас бүх цаасыгаа ийм гэд үзчих. За, ийм цаас ясн нийт цаасны хэмжээ. Энийг 5 хуваасны 1-ийг нь. За, энэ нь 5 хуваасны 1 нь гэж ойлгох юм бол тийм ээ? Энэ 5 хуваасны 1 нь гэж ойлгох юм бол энэ 4 хэрчим байх ёстой шүү дээ. Гэтэл 5 хуваасны 1-ийг худалдаад дахиад 15 шиггийг худалдсан. Тэгээд дахиад 15 шиггийг энд би жижигнэр ингээд зурчих. Энэ бол 15 ширхэг цаасыг худалдсан. Тэгэхээр нэгдүгээр өдөр үндсэндээ 5 хуваасны 1-ийг худалдсан, дахиад 15 ширхгийг худалдсан гэсэн үг. За, тэгвэл 2 дугаар өдөр үлдсэний гэхээр ч үлдсэн цаас чинь байна. Үлдсэн цаасны 4/1-ийг 4 хуваасны 1-ийг тийм ээ. За, энэ 4 хуваасны 1 нь гэж ойлгоё. Тэгвэл бүгднгийн 4 хуваагаад 1-ийг авчиж байгаа бол энэ 3 хэрчмэнд үлдэх ёстой тийм үү? 4 хуваасны 1-ийг худалдсан, дахиад 20 шиггийг худалдсан гэж. Тэгэхээр дахиад нэмдэг нь жижигхэн хэрчм зурлаа, энд 20 шиггийг худалдсан. Энэ бол 2 дахь өдөр худалдсан цаасны хэмжээ. За, 3 дугаар өдөр. Дахиад үлдсэн цаасны 2/1 гинэ. 2/1-ээр энийг 2 хуваах ёстой. 1-ийг нь авлаа. Тэгвэл дахиад энэ 1 эрчим. Ягаад гэвэл нийтдээ 2 эрчим байх ёстой. 2/1-ийг худалдсан, дахиад 20 шиггийг худалдсан гэж. Гэтэл эн чинь 3 өдөрт худалдаад дуусгацсан учраас 2/1-ийг худалдаад 20-ыг худалдана гэдэг бол энэ бол 2-той тэнцүү гэсэн утгатай. Ягаад гэвэл 2/1-ийг зарлаа, дахиад 20-ыг зархад л яах нь вэ? Нийтдээ 3 өдрийн хугацаанд худалдах ёстой цаас маань дуусах ёстой учраас энэ маань заавал 20 байх ёстой болж таарч байгаа гэсэн үг. За, одоо тэгвэл харъя. 20 гэдэг бол 1 эрчим. Тийм ээ? 21 эрчим. Тэгвэл энэ чинь нийтдээ хэдэн эрчим юм бэ гэхээр нийтдээ 2 эрчим байна.
Тэгвэл 20 чинь 1 гэрчим юм бол 2-оор хөвжүүллээ 40. Эндээс энэ хүртэл бол 40 гэсэн үг. За одоо харж арай. Энэ 40 гэдэг бол нэг талаас эндээс энэ юм бэ. Нөгөө талаас эндээс энэ хүртэл чинь 40 гэсэн үг. Тэгвэл 40 дээр бид нар энэ 20-ыг нэмээд өгч. 40 дээр энэ 20-ыг нэмээд өгч. Тэгвэл юу болох юм бэ гэхээр 40 дээр 20-ыг нэмээд өгчвөл 60 гэдэг бол яах нь вэ гэхээр эндээс энэ хүртэл 60 гэсэн үг тийм үү? Энэ бол манайхаар бол нөгөө нэг анх тэмдэглэснээр бол 3 хэрчим баггүй юу? Тийм учраас энийг 3 хуваагаад өнгөд энэ хэрчмийн маань 1 хэрчмэнд гараад ирж байгаа гэсэн үг. Яг гэвэл 3 хэрчмэнд 60 учраас 3 хуваагаад төхөөр 1 хэрчмэнд гарна. Гэтэл энэ чинь нийтдээ хэдийн хэрчим юм бэ гэхээр нийтдээ эндээс энэ хүртэл 4 хэрчим шүү дээ, тийм ээ? Тэгвэл 4-өөр үржүүлээ. Тэгэхээр 60-ыг 3 хуваахаар 20, 20-ыг 4-өөр үржүүлэхээр 80. За 80 гэдэг бол юу гарч ирж байгаа юм бэ гэхлээр 80 гэдэг бол эндээс эхлээд энэ хүртэл тоо гарч ирж байгаа. Тэгвэл нөгөө талаас эндээс энэ хүртэл чинь дахиад 80 гэсэн үг. За одоо 80 дээр дахиад энд яах нь илүү байгаа 15 нэмж 15-ыг 80 дээр 15-ыг нэмж. Тэнгүүд энэ юу болох юм бэ гэхээр энэ 80 дээр нэмэх нь 15 гэдэг бол эндээс энэ хүртэл буюу энэ 4 хэрчим шүү дээ, тийм ээ? Тэгэхээр 4 хувааж өглөө 1 хэрчим нь гарна. Гэтэл эн чинь анх эндээс энэ хүртэл хэдийн хэрчим байсан юм бэ гэхээр 5 хэрчим байсан. Тэгвэл 5-аар өрчүүлж. 95-ыг 4 хуваалаа. Тэгээд 5-аар өрчүүлнэ гэсэн үг. За багш нь хугацаагаа хэмнэх зорилгоор 95-ыг хуваах нь 4 үржих нь 5. 4 хуваалаа 5-аар өржүүлээ 118 118 175. За ингээд 3 өдрийн хугацаанд худалдсан нийт цаасны хэмжээ бол 118 175 байх нэ.